За та бүхний амрыг эрхий ялдамд Эртний Монголын хаа хүний 35 эрдэм гэж юу байсан тухай өнөөдөр авч үзье. За энэхүү 35 эрдмийн нэгдүгürt сайн бүхний үндэс бэлэг оюун төгс байх хэмээн сургасан байна. За хоёрт нь энэ ба хойд хэргийг санан сэтэж сэтгэлээ шинжих. За гуравдугаарт багшийг шүтэх буюу мэдлэгтэй хүмүүсийг хүндэтгэх. Дөрөвт нь буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих. За тавдугаарт гин бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих. Зургадугаарт шалтгаан үрийн барилдлагыг мэдэх. За 7-дугаарт эрдэм бэлэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх. 8-дугаарт эрдэмтэй эрдэмгүй сайн ба муу ардыг ялган таних. 9-дугаарт худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих. За 10-дугаарт арга башир ихтэй ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих. 11-дугаарт номын ёсоор явах буюу хуулийн дагуу. За 12-дугаарт олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх. 13-дугаарт эрдэм бэлгийн дайсан залхуу хойргийг тэвчих. 14-дугаарт альва үйл хэргийг хийхээ өмнө нягтлан шинжих. За 15-дугаарт хэр хэмжээтэй зоог барих. 16 бууран доройтхын үндэс үлэмж нойрыг тэвчих. За үлэмж гэдэг нь их гэсэн утгыг илэрхийлж байгаа. За 17-дугаарт эм хүний үгэнд үл орох. За энэ хамааралгүй эм хүний үг хэмээн авч үзсэн байна. За 18-дугаарт өтгөс нялхас дорой буурайг үл хуурам мэхлэх. 19-дугаарт уур хилэнг сайтар дарж номхон хүлцэнгүй байх. За 20-д нь хотол сайн явдал төгс. 21-д нь эцэг их болон амраг саднаа хайрлах. За 22-т ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх. 23 албат иргэдээ алав татвараар дарахгүй байх. 24 хэрцгий догшин авиргүй усгал зөөлөн сэтгэлтэй. За 25-д нь өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах. 26-д нь хамаг амьтны тусын тулд өглөг хичээх. 27-д за цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх. За 28-д нь тачаал шунлын сэтгэлийг үл хэрэгсэх. За 29 чухаг дээд гурвыг шүтэх. За 30-т нь сайн нөхрийг шүтэх. 31-т үр хүүхдүүдээ хайрлан инхрийлж
сайн мөртэй явуулах. 32. Ард олноо асарн тэтгэх. 33. Албат иргэдээ номчлон тэтгэх буюу соён гэгэрүүлэх. За дараа нь 34. Өөрийгөө болоод бусдыг 10 буйны мөрд оруулах. За 35-д нь дээдийн номыг дэлгэрүүлэх. За эдгээр ухаан байдаг байх нэ. За ингээд хаан хүний 35 эрдэм